За манай багийн авсан сэдэв бол цус төлжүүлэх хэрэгтэн тогтолцоо байгаа. За цус төлжүүлэх хэрэгтнүүдийн бүтэц үйл ажиллагааны онцлогоос нь хамааруулж хоёр ангилдаг. За төвийн цус төлжүүлэх хэрэгтэн үүнд ясны чүмэг сэрээ булчирхай орно. За захын цус төлжүүлэх хэрэгтэнд нь болохоор дэлүү, тунгалгын зангилаа хоол боловсруулах, амьсгал, шээс, бэлгийн замын хүндийт эрхтнүүдийн хананд байрлах тунгалгын зангилаа орно. За мөн пирамидын тов руу ордог. За цус төлжүүлэх хэрэгтнүүдийн үйл ажиллагаа гэж байгаа. За энд нь болохоор цус нь биеийн жингийн 8% эзэлж өөрийн бүтцийн үйл ажиллагааны гол шалгуур болох уушиг ба эдийн хооронд хүчил төвөрөгч болон нүүрс хүчлийн хийг зөөвөрлөх үүрэгтэй байдаг. За эритроцит нь болохоор хийг зөөвөрлөдөг, лейкоцит нь халдварт өртгөөс хамгаалж өгдөг. За тромбоцит нь болохоор цусны судасны бүрэн бүтэн байдлыг хангаж цус алдалтаас сэргийлж өгдөг. За цус нь болохоор гидснээс шимэгдсэн хоол тэжээлийг зөөвөрлөх, мөн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг гадагшлуулах, эс дотор болон гаднах усны тэнцвэрийг хадгалдаг. За мөн хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулдаг. За биеийн халууныг тогтмол байлгах зэргээр гоместацийн үүргийг гүйцэтгэж өгдөг. За цусны эмгэгүүдийн үед илрэх хам шинж. За цус нь хүний бүх биеэр тархан байрлаж байнгын хөдөлгөөнд оршдог эрхтэй учраас түүний тогтолцооны эмгэгүүдийн үед амьсгал, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, өөр, дэлүү, тунгалгын булчирхай, за тарих болон бусад дотор эрхтнүүдийн хямрал илэрх нь түгээмэлдэг. За цусны тогтолцооны эмгэгийн үед дараах хам шинжүүд илүү өвөрмөц илэрч байдаг. За үүнд цус багталтын хам шинж, цусаргаг хам шинж, гемобластозын үед урьдчил ба залуу эсүүд үржин орших хам шинж, тунгалгын зангилаа томрох хам шинж гэх мэтлэн. За эдгээр хам шинжүүд хамаарч байдаг. Оронгоо вайса нэгэрээ. Оронгоо вайса цус төлжүүлэх хэрэгтэн тогтолцооны асамж нь болохоор товч бүртгэл буюу овг нэр, нас хүйс, ажил мөрөгжил, оршин сууган хаяг, өмнө нь архаг хүчний түүх удамшилтанд байгаа юу гэсэн зэргийг асууна. За гол завар шалтгаанд нь болохоор юуны өмнөөс эмнэлэг тандсан бэ? За завар хэдий үеэс эхэлсэн, хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэх мэт тасалтуудыг асуух нэ. За одоогийн өвчний түүх буюу нэгдүгээр нь болохоор ерөнхий шинж. За тэрэнд нь болохоор тухайн өвчтөнд ядарч суйлдах болон амьсгаадах, за биеийн жин өмнөхөөс өөрчлөгдсөн үү, халуурж байгаа юу, шүн хүлэрж байгаа юу, нойр холны туршил өөрчлөгдсөн үү гэх мэт ерөнхий асуултуудыг асууна. За хоёрдугаар нь болохоор цус багталтын шинж буюу амьсгаадах, зүрх дэлсэх, толгой эргэх, ухаа балартах, арьс салст буюу гадуур арьсан дээр ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг асууна. За үс хумс хэврэгших буюу уруул хөхрөх зэрэг шинж тэмдэг байгаа юу зэргийг асууна. За цус алдалтай холбоотой шинжүүдийг асууна. За хөнгөн гэмтэхэд хөхрөлт гарч байгаа юу? Хамар булнаас цус гарч байгаа юу? Арьсан дээрх цэгэнд эсвэл толб цусрахыг тууралт гарч байгаа юу? Их удаан үргэлжлсэн сарын тэмдэг байгаа юу? Шүд авсан шархалны дараа удаан цус тогтож байгаа юу зэргийг асууна. За дөрөвдүгээр нь болохоор тархлааны өөрчлөлт. За хүзүү, суг, цавны булчирхай томорж байгаа юу? Дотоод эрхтний буюу илэг дэлүү томорж ийсэн үү? Тавтан халдвар авах буюу вирусын халдвар амархан авж байгаа юу зэрэг асуумжийг авнаа. За амьдралын төвтэй болохоор вакцин буюу хүүхэд насны өвчлөл. За вакцинжуулалтын байдал нь болохоор ялангуяа элэгний БЦ вирус авч ийсэн үү? Вакцинжуулалтад хамрагдж ийсэн үү? Хүнд халдвар төвчин буюу салхин цэцэг, улаан бурхан, гепатит, сүрье, цус сэлбэлт хийлгэж ийсэн эсхийг асууна. За цус алдалт, хөхрөлт амархан гардаг байсан эсхийг асууна. За боловсрол мэргэжил ба ажлын орчныг асууна. За одоогийн бол өмнөх ажлын байр, ажилдаа болохоор химийн байдис болон уус хагц цацраг хүнд металлтай орчинд ажилддаг. Ажил мэргэжлийн стресс, чүмний ээлжинд гардаг уу? Нойр дутуу байдаггүй, нойрны хэмнэл ямар байдаг эсхийг асууна. За 3 дахь нь болохоор хоол ба хоол тэжээл. За цус төлчлөлтөнд бол шууд нөлөөлөх нь болохоор хоол хүнс байдаг болохоор энийг маш сайн дэлгэрэнгүй өвчтнөөс асууна.
За махан дотор одоо ногоо, жимсний хэрэглээ ямар байдаг, төмөр, поли хүчил B12-оор баялаг хүнсний хэрэглээтэй юу? Одоо веган буюу одоо B12-ын дутагдлын эрсдэлтэй хүнс хэрэглэдэг үү? Кофеин, цай, сүү их уудаг одоо төмрийн шимэгдэлтэд нөлөөлдөг учраас сайн асуух шаардлагатай. За дадалж хүрслийн хувьд болохоор одоо тамхи хэрэглэдэг бол эхэлсэн нас өдөрт хэдэн удаа одоо нийт хэдэн жил хэрэглэж байгаа зэргийг асууна. За архины хэрэглээ гэвэл одоо давтамж, төрөл, хэмжээ одоо архины хордлого одоо авч ирсэн үү зэргийг асууна. За хар тамхи, стероид одоо сэтгцэд нөлөөлөх одоо зүйлс бодис хэрэгжилж ирсэн хэсгийг асуунаа. За эмийн хэрэглээнд болохоор одоо цус төлжүүлэлт дарангуйлах, бүлэгнэлт нөлөөлөх хэмийг одоо онцолж асууна. За эндээ болохоор тогтмол хэрэгэлдэг юм байгаа юу? Антибиотик, хими эмчилгээнд орж ирсэн үү? Тархлаа дарангуйлагч хэрэгжилж ирсэн үү? Витамин, төмрийн бэлтгэл хэрэгэлдэг хэсгийг асууна. За 6-ад нь болохоор дасгал хөдөлгөөн буюу одоо дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг үү, дунд зэрэг хийдэг үү, идэвхгүй хийдэг үү зэргийг асууна. За ажил сургууль, гэр бүлийн стрессийн түвшинг асууна. Унтах хугацаа, нойрны хэмнэлийг асуух нэ. За цус бадах хэмжээ нь болохоор нэг эзлэгүүнд эритроцитийн тоо болон гемоглобины агуулмж буурах эмгийг үзэгдлийг болохоор цус багталт гин. За цус багталтыг болохоор за 5 ангилж байгаа. За эмгэг жамаар нь болохоор цус алдалтаас болох хурц архаг гэсэн хоёр хуваана. За цус үүдэлтээс алдагдалтын цус үүдэлт, цус алдагдалтын цус задарлын цус алдагдлалтаар нь болохоор төрөлхийн болон олдмол гэсэн хоёр хувааж байгаа. За холимог шалтгаанд цус алдагдлал. За ясны химийн нөхөн төлжүүрэх чадварын хэмжээ. За хэвийн, бага, хит гэж дотор нь 3 хувааж байгаа. За хүнд хөнгөнөр нь болохоор хүнд, дунд, хүнд гэж 3 ангилж байгаа. За MCH буюу за эритроцитийн тус бүрийн дундаж гемоглобины хэмжээ. За MCHC нь болохоор доторх гемоглобины дундаж агуулмж. За CI нь болохоор гемоглобины дундаж агуулмж. За энийг нь болохоор норма хоромин, гиперхоромин гэж 3 ангилж байгаа. За бүтцээр нь болохоор нормоцитин, микроцитин, макроцитин гэж за бас 3 хувааж байгаа. За цус багталтын нийтлэг шинжүүд бол байгаа. За тархины цусан хангаж багаснаас толгой эргэх, чих шуугах, нүд ирээлжлэх, амархан ядарч сулдах гэсэн шинжилгээ гарна. За дасан зохицлын механизмаар нь болохоор амьсгал ба зүрхний эргэлтийн тогтолцооны үйл ажиллагааг эрчимжиж амьсгаа зах зүрх дэслэх гэсэн шин тэмдэглэл нь. За арьс харагдах сас хүрхүүл бол цайж цонхин. За биеийн халуун, артерийн судасны лугшилтын хүчтэй дүүрэлт бурах хандлагатай болох цусны зурамтгай чанар буурснаар усгал нь хурцсах, цусны үйл ажиллагааны шүүгэх чимээ сонсогдно. За цус багталтыг болохоор за бас арьсаар нь онцлох боломжтой. За цус багталтын хурц цус багталтаар нь болохоор цайвар цонхгор өнгөтэй арьс нь харагдана. За эрт буюу хожим үеийн хлороз буюу төмрийн дутагдлаар нь болохоор цайвар ногоон туяатай харагдаа. За B дутагдлаар нь болохоор B12-ийн дутагдлаар нь цайвар шар туяатай харагдана арьс нь аплазины цус алдагдал нь болохоор цайвар гарын алга, чихний дэлбээ, ухаа цайж цэглэсэн тууралт бол ажиглагдана. За дараагийн хам шинж бол цусрахаг хам шинж. За төрөлхийн ба олдмол цөөнгүй эмгэгүүдийн үед гемостазийн тогтолцооны нэг буюу хэд хэдэн хэсэгт эмгэг өөрчлөлтүүд бий болсноос арьс саалт бүрхүүл дээр одоо янз бүрийн цусрахаг толбонууд гарах, цус алдах гэсэн үндсэн одоо ийм хоёр шинж тэмдгээр илрэх эмгэг байдлыг цусрахаг хам шинж гэж нэрлэнэ. За цусрахаг хам шинж үүсэх үндсэн 3 шалтгаан байдаг нь. За үүнд болохоор тромбоцитийн тоо буурах үйл ба одоо ажиллагааны хямрал тохиолдох, за цусны бүлэгнэлт хямрах, судасны нэвтрүүлэн бүхий байдал ихсэх гэсэн 3 үндсэн шалтгаанаас цусрахаг хам шинж үүсгэнэ. За цусрахаг хам шинжийн шалтгааныг одоо онцлохын тулд дараах клиник гематологийн үндсэн одоо шинжүүд дээр дүн шинжилгээ хийдэг. За нэгдүгээрт болохоор тромбоцит судасны гемостазийн үзүүлэлтүүд болох одоо тромбоцитийн тоо, цус гойж хугацаа гэх мэтийг шинжилгэнэ. За гэхдээ тромбоцит судасны гемостазийг дүгнэхтэй болохоор судасны сорилыг одоо өргөн эргэлж байдаг. За гэхдээ одоо цусны даралт үүсэх арга хачлалаар одоо манжетгийг буулганд ороож даралтыг 100 болгоод 5 минутын турш одоо байлгахад хэрв тромбоцитийн
судасны гемостаз хэвийн байгаа бол манжетны доор 5 см голчтой. За цөөн тооны буюу 10-аас доош тооны цэгчилсэн цус хуралт үүсдэг. За энэ доор зурган дээр харагдаж байгаа бага тооны цэгчилсэн цус хуралт. За дараагийнх нь судасны нэвтрүүлэмтгий байдал одоо ихсэх урагшлуулаарай. Ихсэх тромбоцитийн тоо буурах үед олон тооны буюу одоо 10-аас дээш тооны цус хуралт үүсдэг. За үүнийг сорил эерэг гэж дүгнэнэ. За түүний дараагийн нь болохоор кох болон гэс нарын туслах сорилын үр дүн. За энэ одоо төдийлөн онцлогооны ач холбогдол бага боловч одоо өдөр тутам практикт маш өргөн эргэлж байдаг. За гэхдээ тарианы зүгээр одоо хатгсан газар цус хуралт үүсч тэр нь хоногийн турш хадгалагдаж байвал кохын сорил эерэг гэж үзэх нэ. За түүний дараагаар арьсанд 1-2 мл натрий хлорын уусмал тарихад цус хуралт үүсч байвал гэсийн сорил эерэг гэж үзнэ. За арьсыг чимгэхэд цус хуралт үүсч байвал Кожевниковын сорил эерэг гэж тус дүгнэнэ. За цусрахаг толбны шин чанар ба хэлбэр хэмжээгээр нь шинжлэх. За цус хуралтын шин чанар хэлбэрээр нь цэгчилсэн, толбот, нүжирсэн гэж ерөнхий 3 хэсэгт хувааж ангилдаг. За судасны нэвчимхий чанар ихсэх ба тромбоцитийн тоо цөөрөх үед цэгчилсэн тууралт нэлээд өвөрмөс шинжтэй болж илэрдэг бол за толбот тууралт нь тромбоцитийн тоо цөөрөхөөс гадна цус бүлэгнэлтийн хүчин зүйлүүдийн дутагдлын за харин нүжрэлт нь цус бүлэгнэлтийн хүн тэмэрлэлийг тус илтгэдэг. За ийм учраас одоо асуумжийн хэсэгтээ за одоо тухайн одоо цусны толб ямар хэмжээт ямар одоо хэлбэр маягаар илэрж байгаа зэргийг тодруулж асуух шаардлагатай байдаг. За одоо гемобластозын үед урдл ба залуусууд үржин олгох хам шинжигэрье. Дотоод ба гадаад хүчин зүйлийн нөлөөр цусыг бий болгох жишсүүдийн ДНК генийн тогтолцоонд эмгэг байдал үүссэн мутацид орж өөрчлөгдснөөр зохицуулгагүйгээр үржин олширхын зэрэгцээ ялгаран хөгжиж чадвараа алдаж баласт эсүүд олширдог. Даамжир хувьстай эмгэгийг цусны эсүүдээс үүдэлтэй халдвар буюу гемобластоз гэнэ. Бүх гемобластозыг 2 том бүлэгт ангилдаг. Лейкозын үед эмгэг өөрчлөлт ясны хэмд анхдагчаар байрлаж эрт үсэрхийлэл өгдөг бол гематосаркомын үед ясны хэмийн гадна бусад цус төлөвлөх хэрэгтнүүдэд хожим үедээ үсэрхийлэл өгдөг онцлогтой. За лейкозыг дотор нь хурц лейкоз ба архаг лейкоз гэж ангилдаг. Хурц лейкоз нь миобластын, миеломонобластын, монобластын, эритромиелоз, мегакарпиобластын, лимфобластын, плазмобластын, макрофагийн үл ялгах ба үл ангилах гэдэг үл ангилах зэрэг өвчнөнгүүд ордог бол архаг лейкоз нь лимфоид буюу лимфолейкоз, өслөгсийн сезарын өвчин, папа протеиномын хавдрууд, мелоид буюу мелолейкоз, эритроремий, моноцитин, микрорецитин, сублейкемийн мелозод ордог. За гематосарком нь болохоор бас 2 ангилдаг. Хоточникийн биш лимфом, хоточникийн лимфом гэж ангилдаг. Хоточникийн биш лимфомд нь лимфосарком, лимфоцитома, эритробластын сарком, миелобластын сарком ордог бол хоточны лимфомд нь лимфогрануломатоз ордог. За дараагийнх нь болохоор тунгалгийн зангилаа томрох хам шинж байгаа. За энэ нь болохоор биедэг халдвар, үрвсэл, хавдар зэрэгт дархлааны эсүүд орширч идэвчснээс болж томордог үзэгдлийг за тунгалгийн зангилаа томрох хам шинж гэж нэрлэнэ. За энэ нь болохоор үндсэн 2 шалтгаантай байдаг. За нэгт нь халдвар үрвслийн гаралтай. За энэ нь болохоор дархлааны эсүүд нян, вирус, шимэгчлийн эсрэг тэмцэгтэй орширч зангилаа хавн томордог. За тэгээ мөн одоо зангилаа зөөлөн өвдөлттэй, хөдөлгөөнтэй бүлэглэж томордог. За хоёр дахь нь болохоор хавдрын гаралтай гэж байгаа. Энэ нь болохоор дархлааны эсүүд хяналтгүй эсвэл хавдрын эсүүд тунгалгийн замаар тархснаас үүсдэг. За тэгээд зангилаа хатуу өвдөлтгүй нийлж бөөгнөрсөн хөдөлгөөнгүй болтгоо.
За байршлын дагуу 3 үндсэн бүлэг болгож хуваана. За нэгт нь болохоор хүзүүний зангилаа, хоёрт нь сугны зангилаа, гуравт нь бусад зангилаа ордог. За хүзүүний зангилаад нь болохоор толгой, нүүр, хүзүү орчмын халдвар үргэлжлэлийг шүүдэг бол сугны зангилаа нь гар хөхний хэсгээс ирэх тунгалгийг шүүж халдвар ба хавдрын үед томордог. За бусад зангилаанд нь болохоор медиастинал буюу энэ нь болохоор уушиг цэжний хөндөй, за мезентрал гидсний хан, за ингвинал цавны хэсэг, поплитеал нь болохоор шагаа тэгээд доод мөч ордог. За тунгалгийн зангилаа нь дархлааны системийн шүүлтүүрийн үүрэгтэй бөгөөд тодорхой бүсийн халдвар, өрөвсөл, хавдрын үед хамгийн түрүүнд томордог онцлогтой байдаг ахны. За лимф аденопати гэж байгаа. Энэ нь болохоор тунгалгийн булчирхайн эмгэг. За зурагт бол хүзүүний тунгалгийн зангилаа хавцсан тэгээд ховгор зарим тохиолдолд өвдөлттэй байгааг бол дүрслэн үзүүлсэн байна. За тунгалгийн зангилааны халдвар тэгээд өрөвсөл тэгээд эсвэл хавдрын нөлөөгөөр томорч хүзүү орчинд илүүтэй илэрдэг эмгэг шинж юм аа. За тунгалгийн зангилаа томорсон өвчтөнд эмчийн зүгээс арга хэмжээ гэж байгаа. За нэгт нь анхны үзлэгээр аль болох нэмэлт шинж тэмдгийг хайж илрүүлэх. За дараачих нь анх удаа үзүүлж байгаа өвчтөнд цусны ерөнхий шинжилгээг заавал хийх. За цээжний эрентгийн зураг авч уушигны угийн булчирхай томорсон хэсгийг нь шалгана. За бас илрүүлсэн нэмэлт шинж тэмдэгтээ тулгуурлан онцлох боломжийг нь олж хайна. За тавт нь болохоор тунгалгийн зангилааны зочмог томруулын үед 2-4-7 хоногийн турш ажиглана. За дараачих нь зөвхөн нянгийн халдвар авсан тохиолдолд антибиотик уухыг зөвлөнө. За шалтгаан тодорхойгүй үед бол глюкокортикоидыг бол уухыг зөвлөхгүй. За тэгээ мөн томорсон тунгалгийн зангилаа нь хатуу өвчнгөө хэмжээ нь 2 см квадратаас их игэмний дээр байрлалтай 40-оос дээш настай гэсэн шалгуураар биопси авах заалт гаргадаг байна. За дархлааны хамгаалалт гэж байгаа. За хүн болон амьтдын бие нь гадаа орчинд байдаг олон төрлийн бактери, вирус, мөөгөнцөр, шимэгч зэрэг халдвар үүсгэгчтэй байнга тулгардаг. За эдгээр нь болохоор биед нэвтрэн орж гэмтээхээс урьдчилан хамгаалахын тулд дархлааны систем ажилладаг. За энэ нь болохоор 2 төрөл байдаг. Төрөлхийн дархлаа болон олдмол дархлаа. За төрөлхийн дархлаа нь болохоор байглаас заяасан гэж үздэг. За энэ нь анхны хамгаалалт бөгөөд өвөрмөц биш бүх төрлийн халдварын эсрэг ажилладаг. За гадны биетийг нэвтрэн ороход дархлааны эсүүд нь шуурхай хариу урвал үзүүлдэг. За үүний гол оролцогчд нь болохоор макрофаг, нейтрофил. За энэ нь болохоор гадны биетийг залгиж устгадаг. За эосинофил, фосфофил нь болохоор харшил шимэгчийн эсрэг үйлчилдэг. За интерферон CRP, лизоцим нь болохоор вирус нингийн өсөлтөд саатуулж өгдөг. За үүний дараагаар фагоцитоц гэж үйл явц явагдана. За энэ нь болохоор нянг залгих гэж ярьдаг. За макрофаг болон нейтрофилууд гадны биетийг таньж залгиж задлан устгах үйл явцыг фагоцитоц гэж нэрлэдэг. За энэ нь болохоор 5 үе шатаар явагдана. Эхнийх нь харийн биед таних. За энэ нь болохоор гадны бицийн гадаргууг нь таньдаг. За дараа нь болохоор хуурамч хөл үүсгэх. За энэ гадны биетийг хүрээлдэг. За фагосом үүсгэх гэж байгаа. За энэ нь болохоор гадны биед эсийн дотор ордог. За лизосомтой нэгдэн дараагаар нь экзоцитоз үүсгэнэ. За дараагийнх нь болохоор олдмол дархлаа. За энэ нь болохоор тасн цогцлын үед үүсдэг дархлаа. За энэ дархлаа болохоор анхны халдварын дараа бий болдог ба тухайн халдварыг дахин орж ирэхэд таньж устгах ой самжтай хамгаалдаг. За гол эсүүд нь болохоор Б лимфоцит. За энэ нь болохоор эсрэг бие антител үүсгдэг. За Т лимфоцит гэж байгаа. За энэ нь болохоор халдварлагдсан эсийг устгадаг. За Б лимфоцит ба эсрэг бие үйл явц нь Б-с гадны биетийг таньж эсрэг бие ялгаруулах хуралд ордог. За энэ үйл явц нь болохоор 4 үеэр явагддаг. За Б-с нь болохоор эсрэг төрөгчийг таньдаг. За дараа нь болохоор тухайн эс сонгогдсон идэвхжиж олон хуваагддаг. За үүнийг клон селекц гэж нэрлэдэг. За дараа нь болохоор зарим нь сим дисус болж эсрэг бие ялгаруулдаг.
За дөрөвдүг нь болохоор үлдсэн хэсэг нь санамжийн бэйс болж хадгалагддаг. За эсрэг биеийн төрлүүд нь болохоор AGM гэж байдаг. За энэ нь болохоор халдварын эсэнд одоо халдварын ихэнд хамгийн түрүүн үүсдэг. За AGG нь болохоор дараагийн халдварт илүү хүчтэй удаан хугацаанд хамгаалж өгдөг.